Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад бомтын зэрэглэлтийн сайдаар ажиллаж исэн Булган туяа сайдыг шилжүүлэн ажилуулах юм шийдвэрийг гаргасан байгаа. За зорилго юу вэ гэхээр Монгол Ардын намын хувьд нийгмийн даатгалын энэ салбарыг, нийгмийн хамгааллын энэ салбарыг хөгжүүлэх, энэ багц хуулийг улсын хурлаар батлуулах гэж маш том даалгавартайгаар ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Тэгэхээр улсын хурл дотроо сууж бас улсын хурал дахь эмгтээчүүдэд төлөөлж, эмгтээчүүдтэй хамтарч энэ хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарыг хөгжүүлэхэд бол үнэтэй хөв нэмрээ оруулах боломжтой юм а гэдэг үүднээс одоо Булган туяа сайдыг нэр дэвшүүлж шилжүүлэн ажилуулах болж байгаа. За яагаад гэхээр Монгол улсын хэмжээнд энэ төрийн байгууллага, хувийн хвшлийн хэмжээнд цалингийн бодлого бол бас төдийлөн хангалттай хэмжээнд оновчтой байдаггүй. Монголын төрд ажиллаж байгаа төрийн үйлчилгээний зэрэглэл англиар нь аваад үзэхэд маш олон төрлийн англи шатлалтай болцсон харилцан адилгүй цалингийн үнэлгээтэй явж байгаа нэг юм нөхцөл байдал байна. Тэгэхээр Монгол улсын засгийн газрын зүгээс энэ шатлалын зөрүүг арилгах алхмыг бол одоо Монголын үйлдвэрчний хэвлэлтэйгээ хамтраад зохион байгуулахаар зорио ажиллаж байгаа. Тэгэхээр энэ ажлыг бол Булган туяа сайд гардаж хийх үндсэн зорилго. Хоёрдугаарт бид энэ шатлалыг ижил тэнцүү болгосны дараа цалин өсөн нэмэгдүүлэх, тэтгэвэр нэмэгдэх боломж нөхцөлийг хангах, цаашдаа ер нь улс төрийн шийдвэрээр биш эдийн засгийнхаа нөхцөл байдлаас хамаарад инфляцийн түвшинтэй уялдуулсан цалин тэтгэврийг нэмдэг болгох энэ шинжилгээний хүрээнд л одоо Булган туяа сайдыг зорж дэвшүүлж байгаа. Мэрит зарчмаар бол улсын хурлын гишүүн оюун чимийг саран чимиг нар бол одоо хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд болох боломжтой гэж харж ирсэн. За эдгээр хүмүүсийг одоо сайдад нэр дэвшүүлээг үү? Гэхдээ яг нь ер нь бол эмэгтэйчүүдийнхээ төлөөлөл болгож энэ удаагийн засгийн газарт 3 эмэгтэй сайдыг бол ажиллуулж байгаа. Цаашдаа ер нь эмэгтэйчүүдийн оролцоог энэ шийдвэр гаргах төвшөнд нэмэгдүүлэх чиглэлээр засгийн газар бол бодиттой дөрвтэй алхам хийх энэ чиглэлийг бол барай ажиллаж байгаа шүү дээ. Энэ хүрээнд яг одоо энэ удаадаа бол Булган туяа сайдыг томилж оруулж байна. Нөгөө талаасаа Булган туяа сайдын хувьд бол Монгол Ардын намын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооны лидер гэдгээрээ бас эмэгтэйчүүдэд төлөөлж бас энэ ажил албан тушаалыг хаших эрх үүрэгтэй гэж ингэж ойлгож байна. Бомтын сайдаар нь одоо ихтгэл хүлээлгээд ажиллуулж ирсэн. Ер нь заавал сэлгэн томилох шаардлага байсан юм. Би сая хэллээ, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбар өөрөө чухал салбар байна. Монгол Ардын намын хувьд ч тэр энэ засгийн газрын өмнөч тэр энэ боловсролын салбарын шинжилсэн энэ багц хуулийн шинжилгээг хийх, нийгмийн хамгааллын салбар дэх энэ багц хуулийн шинжилгээг хийх их том даалгавар байгаа юм. Тэгээ энэ хуулийг бас батлуулах, энэ улсын хурлаар авч гарах гэдэг бол бас амаргүй ажил байдгийг та бүхэн мэднэ. Тэгэхээр яг энэ хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдыг бол улсын хурал дотор сууж байгаа туршлагатай. За мөн дээрээс нь түрүүний хэлж байгаа энэ хөдөлмөрийн хөлсний хэмжээ, үндэмжийг жигд болгох, олон улсын жижигтэй харьцуулт хийж шатлан дэвшчих энэ боломжийг олох энэ чадварыг нь харгалзаж үзэж бид